Яман буузныг отог болоог эхлүүлж байна. Гол бүрүү хөлтөөгүй цаасандаа явж чадахгүй. Хотод удаан байж чадахгүй. Мууцаа суучиж явмаар санагдаад. Тэгээд ерөнхийдөө хэр очиж хончоод ирд юм уу гэж явж байна. Одоо шууд хөдөллөө. Хаашаа явж бодож байна. Ярьж байгаа болоо тий. Ойлгосонгүй. Алаа өдөр. Яасан? Чи яхахлаар нөгөө талаа гарчдаг юм аа. Аль. Би над талч л үйдэж штий. Үнэ? Тийм шүү дээ. Тийм байх. За, аяга цаа очиж та. Тэр гаасан дээр хоол хийдэг болохоор Тийм үү. Бэлэг. Аа. Хай. Энд чинь ихгүй ингэж идэхгүй юм.
11 сарын хэдэн билүү өнөдөр чинь. 9. Аа 9. Гоё нөө. Яа. Гэтэ энэ ч өвлийн сар тий. Өвлийн сарын шиний одоо хэдий. Одоо шиний энэ сарыг байдлаар харуул чи хэдэн гэх вэ? Шинийн 6 7 8 юм уу? 7 8 л юм шиг. Тийм байх тий. Яг л сар тал байл тий. Эд үйл ямар байх нь сонирхолтой байна. Ай дүүл чанга. Дахиж явах уу? Наад шиг яг ингэж нэг аялалд явдаггүй төрлийн хүмүүст бол чангал. Тэг яг ингээ аялалд явдаг ч юм уу ийм хүмүүс яг нөгөө бүр дуртай болоод бүр яг донтын хэлбэрт орчтой юм шиг байна тий. Тэгэл ах шүү. Одоо өөрийгөө чагнахад бол яг тгий санагдаад байна. Хотод очиод 7 хоног бол гайгүй нөгөө ажил мэдээж хотод хамаг ажил өрнөж тий. Гэр орны ажил, хувийн ажил бүгд жоохон нэг зав гараад ирэнгүүт за хайчих уу? Нэг толгойд нэг тиймэрхүү бодлоо ч хайчих уу яа. Эзгүүхээр аз жаргалтай байдаг болсон биш. Тий. Тэгээ сүүлд явах чи загас барихаа боллоо гэсэн жоохон гунигтай юм шиг санагдаж итэр тий. Уг нь бол хэдэн хоног байхгүй юу? Зарим дугаараа би чинь 21 хоног явахгүй байж цацаж матчих байгаа шүү дээ. Тэгэхэд юу ч бодоогүй бүртлээ яг уг нь бол намрын хаалтаас өвлийн нээлт 2 бол бас нэг 20 хоног л байхгүй юу? Сарч өрөхгүй. Бэд юм байна. Аялалд нэг явдггүй яг нэг энэ доор хүмүүс гэдэг ш. Тийм хүмүүсээс харахад бол бас ойлгомжгүй хобби л доо. Ойлгомжгүй. Гэтэ тийм байж байгаа л дуртай болдог болох л та. Тэгээ явж үзээл яг гоён мэдрээл. Нэг давхрас юм. Одоо мань 6 сарын 15-нд гарна гээл яриад яваад идэгсэн шүү дээ нэг тийм нэг хэдэн жил. Тэгэл за ер нь ярьж яхаар нэг яваад үзье гээл. Тэгээ яваад. Эхнийх чи юу байлаа? Хаашаа явлаа? Босог. Одоо энэ дэшиг. Туул дэшиг. Гэтэ эхний дугааруудаа бодвол сүүл рүүгээ одоо ч бүр мэрэгжлийн болоод хоноглол, ид хэрэгсэл бүх юмны одоо шалан өрөл төвшөнд очсон. Тийм тийм Харагдаад шүү дээ. Мэргэжлийн амар босноод одоо боог л бах тий. Сая ихтэй мангар юм алдсан. Тэр яг нэг юм амьд үлдэх survival хийх тэр нэг юм Адреналин нөө. тий тэр нь бас нэг өөр төвшний хүмүүс ах шиг байна. Одоо мань мэт бол тэгэл хотчдсон тий. 4 хоногны дундаас гардгөө. За тэгэл тухтай амьдрсаар байгаа сурцсан юм хүмүүс тэгээд. Тэгтээ юм survival маягийн нэг чаддаг болцсон байхад юу ч болоо үлээ ирээд тий. Бас хэрэг болох бах тий. Боогийн бол ер нь бараг 30 40 барьсан уу? Нийтдээ гээд тооцвол тэгсэн баг шүү тий. Надаас илүү барьсан. Чамаас илүү. Тэгэхээр ер нь Аяас байгаа юм биш үү? Тий. Өө наа чи амар. Энэ загстай ах шиг байна. Та ийшээ шиддэг гингүү тэдэн шийдэг бол байж байгаа юм. Нүдтэй. Би бол жоохон нөгөө муу хүн загас ч болж байгаа л ах шиг байна. Боогийн аягүй сайн загас ч юм байна. Хүүтэ болчихлээ. Халсах гараац байх шиг байна тий. Бага хаа. Өөр дуу хийгээгүй. Нэг дууга санахгүй байна. Явахгүй. Бүр дууны юунаасаа бүр гарцсан уу? гарцсан. Наадах ч бас сонирхолтой. Хүн ер нь их гардггүй шүү дээ. Гэтэ чи бас их гоё холдож. Гэтэ бас ажиглаад байхад яг нэг тийм бүр нэг тоохгүй юу? тий тоохгүй алга болдоггүй шүү дээ. Гэтэ тэгэл дуу хийгэл илүү дээ. Тий эргээд. Яаж хийдэг байлаа? Хоёлаа яаж дуу хийдэг байлаа? Тэгэл нэг зовдггүй л хийчдэг байсан шүү дээ. Одоо жоохон зов хоёд. Сайн.
Би харваагаар хичээлэх гээд 6 жил ноцолдож байгаа. Гэхдээ ноцолж байгаа ч гэж бодоод 6 жил болж байна. Багштай тэгтээ. Монгол улсын Даян мэргэн Ёндон гэж хүн би. Ерөөсөө завтал болохгүй байгаа ч бэлтгэл хийх. Нэг дугаар дээр нэг 5 сум тавиад бай гэж бодож байна. Явуулт болгон дээр сайжрах байлгүй. Тэгээ бас зөвлөгөө өгөөрэй. Би ерөөхдөө бол огт чадахгүй юм шүү бас. Манайхан бас зөөр хүлээж аваарай те. Эрхивчгүй ирсэн энэ удаад. Яг эвшээлэх дасгалал хийдэг байсан. Тэгээд нумаа дийлнэ гэдэг аюу хүнд ажил юм билэ. 65-аас 70 кг татдаг гэсэн. Би 10 секунд барь гэж байгаа. Тэнгүүч ингэ салгалаад. Тэгээд энийг онох юм уу? Энэ баг онно шүү зэ. Хүй наад чи тэнд авч тавихлаар би харахгүй шүү. Үгүй би тэн дээр ингээ скотч энэ дээр. За тэгвэл тэрийг ээж. Эрхивчгүй болохоор би 4 ураагаар татчихж байгаа шүү. Уг нь бол ингэж татах хэвээр. Ингэж. Тэгээ энд нэг эрхивч гээд байдаг. Тэрийг ингэж хийж хагаад ингэж эрхийгээд тавих хэвээр юм билэ. Одоо бол би зүгээр ингээл татчихаас. Эрхийгээрээ дийлэхгүй. Заавал гэж оцох хэрэгтэй гэдэг юм уу? Тэгэхгүй бол нөө гараа шахуурчих гээд байгаа юм шиг санагдаад байна. Яаж мэдтээ. Давчлаа. Бүр цааш явчлаа. Энэ хоёр модны голтой. Ирээдүйн 100 м юм уу? Энэ хоёр модны голд байгаа штэ. Загас чинь. Баргал. Яа. Үзүүр нь молторсон. Энэ их л айх орчичтэй тий. Тэгсэн. 2 сум бол тун ойрхон болцсон байна тий. Гоё юм. Анхны 5 сум тавилаа шүү дээ. Азтай загас бай тий тэр загас. Харваад баймаар одоо яг гоё санагдаж байна. Сум тавих хэрэгтэй байсан юм. Тэгэл хүмүүсийн болон багшийнхаа зөвлөгөөгөөр сайжруулаад явах юм байна тий. Нөгөө ихэлгүй байгаа л болохоор 6 жил болсон байгаа шүү дээ тий. Манай клуб болохоор Элчин спорт хорооны дэрэгдэх 9-х мэрэгэн клуб. Сая 10 жилийн хойно болсон. Бас клуб тамар гэдэг юм өөрөө. Тийш дээ багшийнхаа клуб тамрагдсан шүү дээ. Тэгээд нэг ч харуулж үзээгүй шав. Нөгөө жимд бүртгүүлчээ жимд явдаг юм шүү. Тий яг зөв. За ингээд Бууз баг хоёр отог болоог хийх гэж үзэж байгаа. Энэ бол тестийн дугаар байлаа. Тэгээд хамтдаа хандаа бас ингээд отголсон тоонадаа баярлалаа. Сэтгэл ямар вэ? Давгүй юу? Оо дав гоё байна. Тэгээ нөгөө тоо хоёр чинь бас амар сайн аялын дөхөө юутай тоноглолтой юм биш үү? Бас болж байгаа. Тэгэхээр аялалд ингээд яг юм тоноглол сайтай, бэлтгэл сайтай болоос гоё тухтай гоё байд юм байна. Тэгээ баг анх удаа л юм амар тансаг. Баярлалаа. Шүү дээ. За тэгээд ямар ч байсан отог блогта зочноор хүрэлцэн ирсэн тоонадаа баярлалаа гэд хамтран ажиллагч Нэжи компани маань гарын бэлгийг гарталж байгаа юм шүү. Тэгээд аялагч болоорой гэж би одоо ороод татна. За тэгээд ямар ч байсан отог блогийн тестийн дугаар байлаа. Ер нь бол отоглоод ингээ яваад хахад ямар байдгийг гой газрууд дээр очиж отголж үзмээр санагдаад байгаа. Тэгэхээр хамтдаа байсанд баярлалаа. Ингээ гурлаа явах уу? Цэвэрх хоггүй юугүй бүх юм баггүй тий. Бүх юм хураагаал аваа явж байгаа. За хөдлөе дөө. Би сая ердөө хөлөл хураалаа. Бусдын бууз хураалаа.